Сэрүүлэг дуграадахын дахиад л ажилдаа явах нь. Ахиал нөгөөдөртөө өдөр дахиад л дарга яшгарсан ядаргаатай хоолой. Дахин нэг амьдралгүй амьдрал. Гэхдээ өнөөдөр бол бусд өдрөөс арай л жохоо өрөөнө. Хүмүүс ажил руугаа биш амнасаа аврахын тулд гүйж өнөө та. Зомби апокалипс болж байхад яагаад над додол амьд байгаа юм шиг мэдрэмтэрж байгаа юм бол Билонгой митингээ өглөн суух, гэрээ цэвэрлэх завгүй нүдэн гархлан суугаад нойрондоо дийлдэ унах Акира 3 жилийн өмнө бардагчны ажилд орохдоо нүдэн гэрэлтсэн. Ирч хүчээр дүүрэн залуу амьдрал их талаад хөл тавьсан. Мөрөөдлийнх нь газар байсан болооч тэрүүд эндүү нөхөрсөг дэндүү хөл хөдөлгөөнтэй сайхан газар бас дээр нь болоогүй хөргөн краш тааж болсон. Ажлын дараа хүлээ авалтанд бүгд л нөхөрсөг илдэг байгааг хараад маргаашнаас жинхэнэ ална гэж бодож байсан ч за ажил руу явцгаах удаагээ бүгд босно. Ажилд орсон ихний өдрөөсөө л эхлээд бүхэн шүнжэнгээ ажиллаад маргааш үргэлжлүүлэн ажиллан энэ байдлаараа 2 хоногийн дараа арай гэж гэртээ хараад орон дээрээ хөвцөн ч нүдэн айнаад л сэрүүлэг дуурсан метр амраагүй мэдрэмж. Ажилдаа явахдаа хэдэн өдрийн дараа гэртээ ирэхээ мэдгүй нөхцөл байдлаас болж ороод шууд ажилдаа явмааргүй мэт санагдаж эхэлнэ. Гисэн хэдэж өөрийгөө сэргээгээд яаж зовж орсон ажил билээ тэгээд ажилдаа явдаг. Гэтэл энэ ажил нь арай л дэндүү. Цалинтай амралт, баярын амралт, эрүүл мэндийн амралт гэдээ олон амралт байгааж нэг ч хүн авч байгааг нь хараагүй. Дээр нь сайхан гаруучаа. Өнгөрсөн сар хэдэн цаг цалингүй нэмэлт цаг хийсэн. Минийх баг 200 авч байгаа хаа энтер хийсэн бүр нэг жинхэнэ зомбинууд. Гэхдээ одоо бол манай хүн чинь тойргийн нэг ихэнх хэсэг ахалах нь гэж бас ядаргаатай тэнэг юм. Толгойгүй юм уу? Бүх юмаа л асуугаад ах юм гээл. Асуухгүй болохоор томтлоотой юмнууд бүх юмаа асуу гэж хэлээстэй гээл. Ийм газар эрүүл ухаантай байгаа ганцхан шалтгаан болсон краш нь захиралтайгаа нэг иймэрхүү харилцаатай. Ажлаасаа гарвал үдсэн хүмүүс нь зовно гэд ажлаасаа ч гарч чадахгүй оронд 8 орлоготлоороо бодтлоо амьдрал нь саарлөнгөтэй болсон. Түүний хувьд бол амьдрал саарл өнгнөөс өөр ямар ч өнгө оршихой байсан. Жирийнлэг харахгүй саарл өглөө ажилдаа явахыг гарсан чинь дүүрэн зомби. Хэдий зомби дайрж байгаа ч ажлаас оцорлоо гэж зүхтаж байгааг нь харахад түүний тархинд ажлаас нь өөр зүйл оршихой байсан мэт. Гэхдээ л тэр зүхтаж үүж явахдаа дээвэр дээр гараад сүнж би онцыг хараад ажилдаа явах шаардлагагүй болсноогоо мэдхтэй зэрэгцэн. Түүний саарл амьдралын мартагдсан цэнхэр тэнгэр ногоо модод улаан цас. Зомби төвчж байгаа ч гэсэн амьдралын хамгийн аз жаргалтай өнгөлөг өдөр. Амар амгалан тэнгэр ширтэнгээ хийхийг хүссэн олон зүйлдээ төрөлдөж байхдаа нэг л ийм зүйл болсон юм чин захирлынхаа нуус амраг байсан ч гэсэн хамаагүйгээр краштай сэтгэлээлчлэх гээд очиход захирал нь аль хэдийн зомби болтон зогсож байгааг хараад Ахира хорвогийн өнгийг мартал ажиллуулсан захиралтаа ажлаасаа гарлаа гэж шуудхан хилээд шууд цонхоор нисгэж өргөдөг. Гэвч 3 жилийн турш нуусгаа харж явсан краш нь хувирж байгааг хараад хэдий оройтсан ч хилээд хүндээ хайртай гэдгийг хэлээд анхны хайраа орхин зугтан гараад оройн шар айрын хүн суухдаа ажилд явах шаардлагагүй ийм хөдөргаар нэг зүудлэж яваагүй тэрээр балцаас аваад зомби болохоос өмнө хийхийг хүсэж буй 100 зүйлийн чагсаалт гэж гараад манай хүнч маргааш нь тоосон зарагдсан саарл өрөөндөөс ирээд шуудын жиргэх гайхалтай чимээг сасангой гэрдээ байх хогнуудыг цонхороо гаргаж ичгээд 3 жил цэвэрлээгүй гэрээ янзын гой болгон хүтэн пив уух сайхан мэдрэмжийг төсөөлөнгөө хөргөжөө онгойлгосон чинь пивон тоосцоо байдаг. Энэ үеэр нь 2 хоос цөхрөнгөө барцаа хинч байсан хамаагүй туслаач гээ өрлөө үж явахт нэг тэмэг царайтай нөхөр усны холоод өвөртөн зогсож яадаг. Хин байх вэ манай Акира? Түүнийг хараад туслах уу энэ додоохондоо аюулгүй байна гэсэн чи. Өө хэрэггүй дээ. Шат дүүрэн зомбитой байхаар би энэгээр буугаад дэлгүүр орох гэж байгаа юм. Захих юм байна уу гэхтэн. Тим цоглог хараад гайхсаа уярчаа. Тэгвэл нойлын цаслал боломжтой бол аваад ирэхгүй дээлгэн. Манай хүч хүүтэн пи байхгүй байснаас зомби дэгдүүлсэн дээр гэж цогтож авах та. Хүүтэн пи болон янзаар нуунда гэж дуулж агаад нэг охинтой таардаг. Дуулжсэн дуунасаа санаа зовсон чи ийм үе таарсан юм чи ингээд дугаараа өгөөч гэсэн чинь аюултай гэсэн дүгнэлтж чадахгүй ийм зүйлийн төлөө амиа эрсдэлд оруулдаг ийм тэнэгтэй хамт явж яах юм гэж өгүүлж явахтан зомбинууд дайрахт Ахира урдуур нь орж хамгаалах гэсэн чи араас нь ухасгийн татхтай зэрэгсэн томоош орж ирээ зомбинуудыг мөрөгдөг. Манай хүн ч ингэж авруулсан болохоор яалтчгүй л нэг дурлалын оч үсэрчдэг. Гэтэл дугуй нүч хүйдэрсэн байсан болохоор за гүйгээд гүйж явахдаа төлхөртэй мофит олоод унагаас ажиллуулчлаа гэж баярлаа явж байхдаа бүр давраад мөрөдлийнхөө мөцөглөг гусчихдаг. Яг хоо ажлын ачааллын үе байсан болохоор төлхөрн зоолттой унанаа таасайгүй л дээ. Бөөн баяр гэртээ харангаа нөгөө хоёртой нойлын цасаа өгөх гэсэн ч хариу байдаггүй. Хүлэн шараа эргээ унгаа үлдсэн цаг хугацаа нэг өдөрч бай 60 жилч бай хамаагүй айгаа сууж байх хугацаанд эндүү богинохон гээл нөгөө дэвтрээ гаргаж ирээд хийхийг хүссэн зүйлээ дараалуулан бичиж эхэлдэг. Нөгөө охин ч өгөхгүй тул бэлтгэл хийн, уус хүн шаардлагатай энерги нөхөх бэлтгэлүүдгээд бүр зомбиг дотор нь 3 ангил нь алхдаг, гүйдэг, маш аюултай. Хараад л шууд ялгадаг болчих юм бол амьд үлдэх магадлал илүү өндөрсөн нэвтрэгцэн бүр нэлээд их судалгаа хийдэг нөхөр байгаа байхгүй юу? Хэрэгжилжсэн ихэнх хүмүүс нь өгсөн болгооч тэр интернет ирсэн байдаг. Тэгэл уулзаагүй утсан хүмүүстэйгээ уулзах боломж гээл таньдаг мэддэг бүхий л найз руугаа бичсэн ч бараг л ихэнх хүмүүс нь өгсөн болгооч тэр үү хариу ирэхгүй нэлээд удаж байсан ч Кенчог их найзтайгаа холбогдож чаддаг. Нөгөөх нь 3 хоногийн турш уснаас өрзүүл хоолоогоороо давуулгүй бараг унах гэж байхдаа утгагүй хашигналтан ч инээдэг ганцхан хүнээ бодож байхад нь утсанд нь дуудлага ирсэн нэ байдаг. Мангар цоглог нөхөр цаанаас нь уулзаагүй утсан байж тээ хаягаа явуулчих гэсэн чинь аюултай болохгүй гэсэн зөрүүлсээр байгаа ирж байгаа нь энэ нөхөр нь оюутан цагийнх нь хамгийн сайн найз. Өндөр царайлаг яриа хөрөөтэй дээрс төсөөд карьер нь амжилттай явж байсан. Энд нэг нөхөр хүлтэйгээ эвлэрсэн байж хахад нь гинтл амир чанга чимээ гараад аврагдчихж байгаа нь. Юун чимээ гэж юм уу? Манай сайхан гарт нь сигнал дээр нь бөмбөг наагаад чимээ гаргаж нэг газар зомбинуудыг бүгдийг нь өргөжтөж дуудаад найзаагаа аварж байгаа байхгүй юу? Манай хоёр ч уулзахдаа бөө үлэмэлаа. Яг нь сүлд уулзахдаа нэлээд л жоохон гомдоожчихсан юм байл нэгээ.
Гэтэ энэ хоёрт ингээд зогсоод байх цаг байхгүй шүү дээ. Бош унган цухтаа дээвэр дээр гарсаа чинь явах гарцгүй болчихдог. Ингээл өглөө гэсэн чинь манайг үн чинь нөгөө тал руу үсэрнэ л гэж авдаг. Хэдий боломжгүй гэж хэлсэн чинь үсрэлэмччихээ шууд л үсэрчихнэ. Нөгөөх нь айгаад л би ажилдаа дургүй байсан энэ төр гэж зогсож байхад нь ядаж үхээр шийдсэн юм бол оролдож үзээ зүхэж тэнгээ гэж заа цагнаад урам өгөхтэн. Нөгөөх нь би комедиан болмоор байна гэж онжоо чангалаас өртөө үсэрнэ. Гэтэ хувцас тайлтг нээж байгаа юм бол цаазаа мэдэхгүй. Ер нь цаашдаа байнга л энэ тайлан дөө. Тоглоом хоол хийсэн шиг манай хоёр ч бүр тавханчихсан. Ахиара чи хоол гоё хийх юмаа гэж амаалахгүй нөлж яхад нөгөөх нь чи хоол хийж чадахгүй болохоор л ганц бий байгаа. Хоол хийх чи эр хүн бүрийн хийж чадах зүйл гэсэн чинь нөгөөх нь бүр шаардлагаад харж би өнөөдөр найз хүнтэй болно гэж авдаг. Бэж та гэтээ ямар өхөн арай энэ үү? Би ч илтгүй нөхөр хичээгэрийг өөдөж байгаа байхгүй юу? Кен чож энэ ч гэсэн чинь 100 хүрэх хаа байсан ингээл өөрийнхөөгөө биччихнэ. Комедиан болох гэ бараар бич. Угаасаа л ихэр авраагүй байсан бол буудалд өгөхөрөөсөн болохоор чиний аварсан юм чи би ч гэсэн энэ ч салтаарч амьдрнаа л гэж авдаг. Хоёр сайхан гарчаа амар том телевизэртэй болцгоё гээл. Телевизийн ирэлт гарангаа адлын худалдаагаар зомбинуудаас цугцаарны газар руу ороход мангар кул 3 эмэгтэй нэг доожог залуутай байж байдаг. Нэрэтийн энэ 3 онгоцны үйлчлэгч нар манай хүний биелэгдэшгүй гэдсэн хүслийг санаж байгаа үст та гэд нэг хүссэн амжилтаа дарагдж байгаа юм л та. Манай хүн ч ямар ч туршлагагүй ч хэлэх нэгэн дээр нь очиод яриа очих санаатай. Найз залуутай юу гэсэн чинь наа ч одоо асуух асуулт юм уу? Гэхдээ манай хүн ч бантаад нүрийг хийх газаргүй болж байхад нь нөгөөх нь аль хэдийнэ нэгнийх нь учрыг нь олцсон. Цаашлаад бүр биед нь хурж мөрөөд байгааг нь хараад манай хүн ч бүр шок. Кенч жүдхөө яаж мартах вэ? Нэг л ирмэн тэгэл дуусаа. Арай дуусаагүй юм байна. Манай хүн ч ир хүн гэдгээ батлна гээл нэг шилтэй юм гот гээл угсруулаад уусаж нэг биеинд ихгүй. Тасраал нэг сэрсэг чинь нойлоо төврөөсөж байгаа байхгүй юу? Гэтэ яг нөгөө охин чи ирсэн нуруунд дээр нь дарж мараад хөргөөн тус болдог. Энэ үеэр нөгөө лүүсэр гарч хазуулсан байж таарад нэгийг нь хатаж орхидог. Яг энэ охин найз залуутай л байсан юм байлээ л дээ. Гэтэл хэтрүүлж уусан болохоор анхаарал тавьсан байдаг. Нөгөө хувирсан эмэгтэй чинь Кенчогийн хажуудгыг нь хазаад нөгөө лүүсэр гарч хайрн хөөхөн ярилцаж байсан хоёрлоо манд ярахад нөгөө охин ч хазуулаад манай хүнийг зовтоолгодог. Амар уйлал найз дээр очсон чаа. Андаа нөгөө хүн чинь зомби болцсон. Гэтэ мэн чи юу болсныг хардаа. Уйлжсэн манай хүн чинь шууд л энийгээд зомбинууд байхгүй хааг дэлгэмдүүлээд явцгаадаг. Акирагийн том зурагтан дээр тоолох гэсэн мөрөөдөл нь биелсэн ч Кенчогийн яриа болон саяны охины мөрөөдлийн хадлаар яриадсэн ярианд бодогдсон тул бага насныхаа мөрөөдлийг санах гэсэн дахин нэг зорилготой болдог. Маргааш нь Кенчо хүснээ хийнэ гэж үсээ бодож байхад нь би супер баатар болгомоор байна. Яг го багийнхан мөрөөдөл нь супер баатар болохыг хүсдэг байсан. Харин одоо тийм нөхцөл байдал нь бүрдээд зомбинуудаас хүмүүсийг авардаг баатар болно л гэнэ. Манай хоёр чакрум дээр цуг очоод махтан загаснуудаа цуг сэлдэг шумбагч нарын хувцас авраа загасны азалтыг нэвтрүүлдгүүгээ түүнийгээ олоод зүртэйг чинь бодно. Гэтэ энэ одоо юу вэ? Хэсэг бүлэг хүмүүс явж байгаад нэг тэнэг нь халдвартай гэдгээ хэлэлгүй орсноос олж бөө юм болоод нэг өхөн арайг зогтож чадсан ч гүйж байгаа бараг л баригдах үед нь сонио хувцастай дүрдээ орцсон гар ирээд шууд л мөрөгдөг. Хин бэ гэж юу? Манай ихэр алахгүй юу? Гэхдээ нэг хүн гэж бодсон цаана тусламж хэрэгтэй зөндөө хүн гүйж ирж байгааг нь харахад дунд нь нөгөө ягаа өстгүүж явдаг. Ийм газар дахиад хардаг энэ бол хувьд айлын энтер гэж хөшөө зогсож байхад нь зомби дээрч ухаарж хамгаалдаг. Би одоо л дөө гэдгийг харуулна гэж амар сүртэй бариад авсаж нөгөө зомбиг хаацгаад амар өвддөг. Кенчос өвдөд нэгээд орлоод байгаа хэрэг тоож байгаа чинь хүмүүсийг оруулна. Бусдынх нь нүдэнд бол зүгээр л косплей уцтай тэний гарал харагдаж байгаа штэ. Манай хүч баатар авах хэцүү маа гээл. Нөгөө хэдэн зомбинуудаа гүрнэ шидчихэл ороход нөгөө хүн зогсож байгааг хараад бантаал зогсож явахт нь за илүү очиод эрэлтэд үдэн штэ гэхээр нь сонь тохиолдол шүү юу дахиад харчлаа гэсэн чинь нөгөө хүн таньдгүй жаавс. Тэгэл нөгөө дэлгүүрт яасан ийсэн гэж яагаад арайг сануулсан чаа. Би хүний хэрэг тушуу дүрмэрэг байгаа ч ямар хэрэгтэй гэж хүн аварч байгаа. Бас тэр наад хувцчаа. Зүгээр л хин нэгэнд үнэлэгдүүд ороо нэгэн болохоор хин нэгэнд үнэлэгдэхийн тулд баатрын дүрээс гэж байгаа сэтгэл зүйн дураа байдлаа дарах гээ юу. Гэт эндүү харгас үсийг урсгахад манай хүн яаж тэсэх вэ дээ. Кенч хажуугаас нь амиж аварсан байхад гээл өмөргсөн чаа. Үн энэ тэр үнэг үгүйсэхгүй. Гэхдээ танихгүй нэгний төлөө бодлогогүй алах юм хийгээд өөрийн дотны хүмүүсийн аюулд орох эрсдлийг бодож үзээгүй тэнэг тэглэж баатар гэдэг чи өөрийгөө өргөмжлөх нэр биш. Гээл бүр төвчгийн аргагүй өгөлдөг. Манай хүн ч ухаарал нэрэж тэмтэй би түүнийг аюулд оруулчлаа энэ тэр гээл амар ухаараа зогсож яадаг. За тоглосон юм аа. Амар чад чимээ гарсаж чаа. Юу ч удахгүйгээр. За хоёулаа шалгачаад иргээл явдаг. За бэж чагараа юутайч махтан заас. Гэхдээ хөлтэй. За мэдгүй нэг амтан бахаар нь учир зүггүй зүхтдаг. Гэхдээ энэ имэгтэй бүр амар заяа. Хин ч юу ч бодохгүй зүгээр л зүхтаадлаар бодож байхад эзэн зомбинууд нь автоматар хөдлөөд авраа засыг авч яваад байгаа хаа гэж тайлбарлаад яваад байдаг за. Нэг охин ягаас тийш шидэж орхисноо. Миний бурууш гээл. Хүний мөн чанараа гэж. Акира нөхцөл байдлыг ажиглаад юу болсныг ойлгоод бүхэлдээ эвлэрсэн байсан ягаа устыг аврахад ахиад ягаа чи чинь гайч юм уу? Хин ч өсөө задтай ихэд хөргөөгөө харах юм бол танилцахыг хүснэ. Тосломж хэрэгтэй хүн тослох нь зүг биз дээ. Энэ шалтгаан хэрэггүй. Ягаа усч баа зэрэг юм бодоод тэр хоёр ягаа устын мэдлэгийн ачаар зогтож байхдаа төлөвлөгөө хурдан гिचн гаргаад хоёр салаад Акираас татварлах ягаа ус хэрэгтэй зүйлсээ зөвлөхөөр явдаг. Аврал загасны урд хэсэг нь маш мэдрэмтгий байдаг болохоор цахилгаанжуулаад цогж чадах юм бол мэдээ алддаг гэдгийг туршиж үзэхээр шийдээд бүх таймингд харуулж байгаад яг л цогж чаддаг.
Бусдын замаа хөөгөөд манай хоёртой ягаа ус цуг явж байхдаа нөгөө дэвтрийг нь харж хаад би бол зомби болохын тулд хичээж байна. Гэтэл та хоёр тэнийг юм зомби болохоос өмнө хийхийг хүссэн зүйлийг хийгээ явж байдаг. Дээр нь тэгж их анхааруулаад байх чинь танихгүй намайг аврахын тулд чухал нэгний аюулд оруулж байдаг гэж өгүүлж эхлэхтэн. Чи миний хувьд аль хэдийн чухал нэгэн болсон шүү дээ. Гэл төсөйдөл нь хилчдэг. Сайхан гарч үнээрээ. Тэд салгатаа өхгүйгээ гүрийгэд байсан нөгөө холбогдох дугаараа өгдөг. Манай хоёр чинд байгаад хангалттай удчихсан болохоор эцэг рүүгээ явахаар шийддэг. Авдаг жаахан цалингаараа хязгаарч авч чадхааргүй цаг энтер гэж бүсэн зүйлээ биелүүлээстэй. Эцэстэн тог тасаар шүний хотын гайхалтай гайхаж байхдаа ихээр багын бүтэхүйн дурсамжуудаа санаж эхэлдэг. Манай хоёр чинь хизээч унтах боломжтой дотор нь бүх юм байж идэг тийм машинтай болно гэд аялын машин үсдэг газар ирсэн чинь нөгөө ягаа үстэй дахиад харчдаг. Энэ бол яг хөвд тавила. Хамт явцгаая гэсэн чинь дахиад татгалзчихна. Гэтэ яалтч үг жолоо барьж чадахгүй дээр нь дөрөлсөөр ятгасаар байгаад хамт явахаар болдог. Нөгөө хоёр тэнэгч машины болгоныг ганган бүр якуза энтертэйн байна гэж гайхаж авахт нь ягаа үст. Яралт үед 4 дугаараа зэрэг марждаг тасамчаараа алин дээр нь явах боломжтой. Бензин голдгүй. Гээ судалгааны маш өндөр түвшин сонголтоо хийхээр явж идэг. Юу вэ? Энэ гой шалтгаан байна. Үгүй энэ дээвэр майхан болтны биш үү? Үгүй энэ үнэтэй биш үү? Энийг авъя. Тэд маш их чимээ гаргаснаас болоод зомбинууд ирсэн тул ил түлхүүртэй байсан нэг машиныг шууд лунаад явцгаадаг. Уг нь бол ил хул зомбиш дарахгүй аятайхаа явж байсан чинь зам дээр дугаа халагч тавьснаас болоод тэрийг нь мэдэхгүй мотодоо явж байсан Кенчо нэлээд бэртэл авдаг. Тэгэл гинт хаанаас ч юм зөндөө хүмүүс гараад ирнэ. Тэд тэдний толгойлогч нь Акирагийн ажлын байрных нөгөө балераштай ахлах нь байдаг шүү. Манай хүний хамгал тарамаа сэдрээс үүд болж байхад санаандгүй юм болсон юм шиг ийм хэцүү байдалд орсон юм чи би л та нарт туслая. Найдаж чи имчлээд өгье. Надтай даралдаг чи азтай юм аа. Надад өрдөөл 2 хоног ажиллаж гэсэлэрдэг. Энэ үеэр яж хатан зомбинуудаж тайраад Кенчо хэн бүртэлтэй байгаа болохоор түүний болингэрийг зөвчөөрөхөөс өөр аргагүй байдалд ордог. Очихтон тэнд нөгөө салж авсан хүмүүс нь ачаа зөв хашаа бэхжүүлэх зэрэг боолын ажлуудыг хийж байдаг. Азар Кенчо хугарсан яс байхгүйсэн тул хэсэг амраал идэхээр хэмжээнд байдаг. Гэхдээ энэ ахлах нь бүр амар гарцаа хүмүүсийг ч тэр зомбигч тэр ашиглаж идэг. Гэрэг бол дарамтлаа сурцсан гар чинь бүр утгаар нь дарамтлан дөө. Харин манай ягаа ус чинь багасаа л аавынхаа төгс байх ёстой гэсэн дарамтанд төссөн болохоор одоо Акираг ямар байдалтай байгааг нь маш сайн ойлгож байгаа. Энэ хахалх нь Акирагийн толгойг нь бүр гаргаж ирээд угаагаа тэргээр нь тоглолоо. Жинхэнэ утгаараа дуулууртай ямар ч үнээс гарахгүй болоо хайчдаг. Ягаа ус Акирагийн дэвтрийг уншиж байгаад мишээгээд нэг зүйл байхгүй байгааг нь анзаараад тэрийг нь бичдэг. Эцэст нь 2 өдөр дуусч явах болоход би ахлахтаа өөртөө би туслахгүй болохгүй гэж бүр явах шинжүүд инэгтэд байдаг шүү. Ягаа ус дуурлаад чиний суулалт чи хатагчаад мөрөөдөл хүсэл бүр унтаж идхий чинь хүртэл өөрийнхөө төлөө ашиглаж байгаа хүнийг хямдлар чи болж үтсэн үү? Би ч гэсэн одоогийн чам шиг байсан. Гэтэ би дахиж энд чинь өөрийгөө өмөргүй байна. Хэрэгтэй л гэдэг юм. Юун зүг аль нь ухаалаг сонголт болохыг мэдэхгүй энэ дэлхий дээр чи юу яриад байгаа? Чиний үлдэх хэсэг чи надад одоо ямар ч хамаагүй. Гэ түүний дэвтрийг өгдөг. Нөгөө ахлах нь булааж авал юуны чи хүсэл энтер гээл булааж аваад дэвслэх гэж байхад нь саяхны хүртэл хийж ирсэн тэр өнгөт дэлхийг өөрийн гараар саарлахаар бодох гэж байснаа ойлгоод дэвтрээ дэвсүүлэлгүй тань шиг новшин доор ахиж ажилламааргүй байна. Ачиг чи хариулж чадаагүй үнэхээр уучлаарай. Энд зомби болж яснаас хүслээ биелүүлээ зомби болсон дээр гээд тэл төгсгөлчгээд явах гэж байхдаа зэрэгцээ хангамжийн салаа ярьж тэнд нөгдөж байсан зомби дайран эмх замбараагүй байдал үүсгэхэд манай хүн чинь нөхцөл байдлыг гэс төгнөд бусдаа зааварчлага өгөөд хэрэг дургуйч гэлээ хүн гэдэг утгаар нь ахлахтаа хүртэл тусалдаг. Төлөвсний дагуу хоолны машинаар зомбинуудыг өргөтөөд том машинуудаар бүшиж аваад дунд нь газ дэлбэлж орхидог. Энэ удаа ягаа ус түүнийг үнэхээр их үнэлдэг. Нөгөө хөгшин зөнөгч миний итгэл туслах та нар үүнээс жишээ аав гэж солирхот. Өөрөө юу ч хийдгүй хүртэл хүмүүсийг ажилуулдаг. Жинхэнэ ахлах ямар байх ёстойг бид нэр харчихсан. Гэл бүгдээр хаяа явдаг. Гэхдээ хамгийн инээдтэй манай хүн чинь 2 өдрийн хугацаанд юу болсныг санахгүй хэмжээнд товстуулсан байдаг шүү бүр дарамтаа гэж. Үргэлжлүүлэн замдаа гараад явж байхдаа нэг зомби нуу шавчихсан машинтай дарахт нь ахира. Тийм ээ баатрийнхаа ажилд орцгоё гэж хувцас өмсөд очихт нь өөрөө гарч ирээл тастаал бүгдийг нь алчдаг. Манай хэд бүр шок. Яж байгаа дотроос нэг охин гараад ирсэн чинь бүр дахиад шок. Гэхдээ энэ охин Германаас ирчихсэн Японд дуртай бас нэг сайхан гарал байдаг л та. Нөгөө охин ч энэ загаснуудыг Такасакид хүргэж өгөх хэрэгтэй байна. Дугаа агарцсан туслаач л гэнэ. Уг нь бол амьд үлдсэн хүмүүст хоол хүргэж өгөх гэж байгаа сайхан сэтгэлтэй хүн байна гэсэн чинь Японы соёл дэндүү хайртай нөхөрчн суши идэж үзээгүй болохоор хамгийн сүүлийн суши гэдэг тоогоочийг олцоход тийшээ явж байгаа юм гинэ. Акирагийн бүр яг өрөөсөн дугаанаагаас тэ. Тэр сушины тоогооч нь загас аваад эрхэл юм бол цатлан суши хийж өгнө гэж амласан юм байх уу. Акирач Японыг хайрлах хайрыг чинь хүндлээд амьд золиоч чамаагүй хүргэж өгнө гэж явдаг. Тэгэл амар их зомбинуудыг өгөөж тавьж өрхтаал бүүндний газар овоолонгуудаа шилэн бензин дээрээс нь хайж байгаа дэлбэлээ дараагийн суши тоогоочтон дээр очиод амттай зөндөөх суши иддэг. Түүний нэг хүсэл нь алдартай суши ресторан суши хийж үзэх байсан. Тэдний дараагийн хүсэл бол халдвар шанд орох. Гэхдээ төв байсан бол ямар байгаа нь ойлгомжтой шүү дээ. Шинжэнгөө зомбинуудаас цухтаад оройн намрах болоход Акира салгалж явж байгаад нэг аршаа болоод тэндээ айгуугой чилэрээ үйж яадаг. Энд яваачинд ганцаараа амар гоё байна гэж жаргалтай бодож ирсэн чинь тэнд нь бас ягаа усчихсан байсан л юм байлээ. Гэтэл энд ягаа ус Акирад баргал сайн гэдгээ барьцаалдаад хэлчихдэг. Баргал Акирагийн төрснөд төгтөрж байхад нь замд нь тосхны хүмүүс ингэсэн бол муу гэмээр хаалт тавьж машин орох ямар ч боломжгүй болгосон байдаг. Тэгээд сонголтгүй болсон хүмүүс жуулаараа тойроо явж байхад нь зомби болсон бодон төгдөж байгаа хөгшин эртээ таарад түүнийг аварч танилцаад мужаа өгнө байрлаж байгаа модон байшин барьж байгаа хэсэгт нь очиод Акирагийн багын хүсэл байсан тул бусдыгаа ятгаад өвгөн тусалж хамтдаа барьдаг.
Манай хэдэд цааш үргэлжлүүлэн явахдаа түнэл байхгүй байхад тосгонтой ганц холбогддог байсан хэцүүхэн замаар явдаг. Энүүгээр тарихгүй зомби явах нь битгий хүн явах ч аюултай зам учраас түнэлээр л нэвтрээгүй бол тосон аюулгүй л гэсэн үг. Гисэн хэдий Акирагийн сэтгэлд нэг л тийм төгшөр байсаар байдаг. Тосгонд очих үе тосгон өндөө сөндөө нэг ч хүн байдаггүй. Айгаад гэртээ очиж хөвгшүүлэн бөөндөө зүгэлжсэн бараг шоуж идэг. Аавч хоёрыгоо амьд байгааг хараад өтийг хүртэл тийж том болгосон байтал эндээс явснаас хойш ажилтаа гэдэг шалтгаанаар ирж чадалгүй залгаж чадалгүй уучлаарай гэдэг уйлахт аав нь очиж цохиод авдаг. Дэлхийн юм байхад юм сүртэй гэл аав нас хөрхөн күүлээ. Акирагийн хүслийн чагсаалтанд ичээхийг ачааг хариулах гэж байсан ч тэрийгэ биелүүлэх гэсэн чинь нэг л учир нь олдохгүй. Яаж туслахсан нөгөө хоёр нь угаасаа л хийгээс урдсан байсан болохоор төрдгүүгээр ажлуудаа хийсээр л байдаг. Тэнд нь бас Акиратай адилхан хүслийн чагсаалттай нөхөр байх ба тэр нь муу талаараа л та. Цуг амьд гарсан нөхдүүдтэйгээ бас хүслийн чагсаалтаа нийлүүлээд жинхэнэ буугаар буудах, ажилдаг байсан компани шатаах, охинтой Франц үнсэлт хийх энтрэгцээ бүтэхгүй нөхдүүдийн кров байдаг. Манай хүн ч яг одоо Дерлокустэй болно гэсэн нэг хүслээ биелүүлсэн. Байж хахад Кенчод нутгийн өвгөн орчноотой танилцуулж байхдаа энэ бол бордоо болгох бас ийшээ орох юм бол амьдралын дэвшилдэг. Бас энэ охин бага насндаа нэлээд л хэцүүхэн байгаа байхдаа эртнээс хойш нэг ч энийгээгүй. Гих үгийн сонсоод манай хүн чинь комедиан болох мөрөөдөлтөй юм хойно очиж баахан марцан хөжилтэй юм ярьж байгаад энэлгэж чаддаг. Акира аавтайгаа ярилцаж сууж байхдаа түүнийг нэлээд дурсан цагаавстай болсон байхыг нь анзаардаг. Харин энэ үеэр нөгөө бүтггүй гэдчээ. Нийгмийг босноолох гэсэн төлөвлөгөөнийхөө дагуу түнэлтийг хаасан байсан машинуудыг холдуулан зомбинуудыг оруулдаг. Амар амгалан 50 тосгонд дүүмээ юмсч эхлэхэд мууц санч анчан өгч шүү дээ. Хөөрхөн торгоодог. Йоо гэхдээ энэ хэд арай л тэнэгүү. Энэ үеэр бас Кенчо нөгөө жоох охин аварчж байгаамаа бас. Дайны хажуугаар дажин гихчээр нэг тэнийг нөхөр их нэртэй хаягдсан ууранда Кенчог зомбийн тайж өгнөгээ тэнэгтэй дахаар нөгөөдөг чинь шууд бас өвсөрчдөг. Манай хүний амьдрал чинь нэлээд л дээжлэхэндээ. Бас өөр газар манай ягаа өстийг нэг тэнийг нь би чамтай Франц үнсэлт хийнэ гэж дайраад идэг. Харин энэ нөхөр нь манай хоёрт үнэн голоосоо дургу үзий яддаг. Аавынх нь биеийн муу байсан хэдийж хүүгээ аваад өөрөө эцэг хүртэл тулдаад яг өөх гэж байхад нөгөө нөхөр ч аавыг нь авардаг. Гэхдээ сайндаа биш л дээ. Чи аавынхаа нүдэн дээр зомби болох юм бол би аавыг чи өршөө игээд идэг. Яагаад дургуулсан гэж юу? Баг байхдаа олон найзтайгаа нийтийн усан цаанд дандаа тоглодог байсан ч баг багаар найзгүй болсоор их сургуульд орохдоо хинтэй ширдгүүд төшөөгөө нэгэн болцсон байхад манай хоёр юуны ч талаар хамаагүй хөвгөлтэйгээр яриад явдаг нь хараад дургуун хурж эхэлсэн. Аав нь чи битээ гарч ирэх юм бол миний хүүхд биш шүү гэж уурлаад ээж нь хажуунаас наавыг нь угаасаа юм эмчгүй юм байхгүй цаг үед идэгшгүй өвчин туссан болохыг нь хэлж орхидог. Гисэн хэдий зөрүүдлээд гарах ихт нь хүн төрлөختөнд тусал өөрийн чадах бүхнийг аав нь чамааг үгсэн ч хамгаалах болно. Манай хүн гарч ирэхгүй хэд удаад ахаар нь аавыг нь алах гэсэж хаалга гонгоогоод бүх зомбинуудыг оруулчихдаг. Тэгэл яг хөө ойрол чарлал бөө юм болж байгаа зомби болсон Акира гарч ирэхэд нь үнэхээр сэтгэл хангалуун байсан хэдийж манай хүн ч үсрээл бэрээд аваад унгачдаг. Нөгөө хамт амьд үлдсэн охтуудынхаа нэг нь кино зураг авалтын нүүр бодогч байсан болохоор зомби болгоод хувирчихсан. Уг нь бол энэ нөхөртөө манай хэд найзууд болох гэжсэн ч гидсэн дугарснаасаа болоод ичээ зүхтчихсан байсан юм билээ шүү дээ. Гэхдээ манай хүн чинь зомби болох гэж байгаа түүнийг тэрвэрэд хэрвээ би хизээ нэгэн цаг зомби болох юм бол тэр үед хамтдаа улсан сан тоглолцгоё. Гэхэд түүний нэг чагсаалтанд биелээд босод зомбинуудын анхаарлыг татан нийтийн халуусанд биш ч гэсэн гол руу үсэрдэг. Үлдсэн хүмүүс нь амжилттай зугцсан гэж бодсон ч гүүр нэвдэрсэн мухар замтай тулчхаад нөгөө мужаа өвгөн гарч ирээд гүүр шидэд тэднийг авардаг. Шинэ өдрийн нар гарч амьд гарсан хүмүүст итгэлийн нэг өдөр ирж тэр өдрөөс хойш тосгоноо баг багаар эргүүлэн авсаар хонглээ таглаж тосгоноо эргүүлэн сэргээдэг. Бас манай хүний аварсан нөгөө охин чаа танд баярлалаа комедиан хаа гэдэг. Нэрэтээ аавынх нь хүнд өвчин зүгээр цагаан махан нэрэгчсэн байлээ штэ. Бас дээр нь наана ширүү юм шиг гэрнээ аав нь Акираг Токио явсан өдрөөс л миний хүү ямар байгаа бол яаж байгаа бол гэж санаа зовсон байдаг. Акира аавынхаа зөвлснөөр тосгоноо орхиж найзуудтайгаа нийлээд Японоор аялангаа зомбины вакциныг олж дэлхийд чадах бүхнийг хийнэ гэд бүгд хүслийн чагсаалтан дээр хиймээр байгаа зүйлсээ нэмээд аялалдаа гарцгаадаг. Энэ анимыг үзээд дандаа ойлгосон нэг зүйл бол амьдрал бол ганцхан удаа олдох хадлын хувьд айдас биш хүсэл мөрөөдөлтөд захирагдаж амьдрах хамгийн том ялалт. Зомбитэй дэлхий биш зориггүй амьдрал хамгийн аимшигтай юм уу та. За тэгээ бичлэгийн маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Таалагдсан бол лайк, комент, subscribe дараарай.